Нэг амьсгаагаар. За юу гэсэн guys, бүтэн 4 жилийн дараа Euphoria эргээрлээ. Энэ нээлттэй ангид юу болсон болон 3 дугаар үлрэлт юу өрнж магадгүй талаар ярилцъя. Энэ ангид маш олон ишлэл төрлийн мөчүүд байсан болохоор бүгдийг нь задлаад ирье. Хөлрөлд тэд өөрсдөө болон биедээ ямар аимшигтай зүйл хийхийг харахыг үнэхээр тэсэн ядуу хүлээж байна шүү. HBO-ийн үлрэлийг дараа нь гарах House of Dragon-ы 3 дугаар үлрэлийн өмнөх том шоу болгож ашиглаж байгаа. Тэгэхээр хуучны Game of Thrones-ийн тоглоомтой хоногыг дахин хийж болно л гэсэн үг. Тэр луунуудын тухай харин Euphoria бол сэтгэл зүйн сүрлийн тухай гэхэд л болно л доо. Энэхүү ангийн нэр нь Andela буюу энэ нь Мексик Испани хэлний яви төргөл за ойлголоо гэсэн утгатай үг юм. Энэ ангид Угогийг Рүүгийн шинэ амьдралын бэлэгдэл болгож ашигласан. Тэрээр Мексик ба Америк хоёрын хооронд хар тамхи зөөж амьдарч байгаа бөгөөд дараагийн амьдрал руугаа хурдан очихыг л хүсэж байгаа мэт харагддаг. Нэгдүгээр анги нь 2 дугаар улирлын төгсгөлөөс 5 жилийн дараа өрнөнө. Ахлах сургуулиас хойш бүх дөрүүд яг л хоёр ертөнцийн дунд гатсан мэт байна. Өнгөрснөө орхиж чадахгүй мөртлөө дараагийн шат руу орохыг оролдож байдаг. Хэрвээ HBO Max дээр аль биесээр үзсэн бол анги эхлэхээс өмнө Eric Dent зориулсан дурсгалын зураг гарсан. Тэр саяхан асуурсан ч 3 дугаар улирлын бүх хэсгээ аль хэдийн зураг авчихсан байсан тул дараагийн ангиудад мэдээж гарнаа. Өмсөн амглан болох болтугай. Анги эхлэхэд 2 дугаар улирлаас хойш юу болсон талаар тусгай recap үзүүлдэг. Учир нь бодит амьдрал дээр 4 жил өнгөрсөн бөгөөд цувралын үйл явдал 5 жилийн дараа өнгөрсөн гэж тайлбарладаг. 3 дугаар улирал ийм удаан гарах болсон шалтгаан нь жүжигчид бүгд асар алдартай болж өөр том төслүүд дээр ажиллаж эхэлсэнтэй холбоотой. Жишээ нь Zendaya, Spider-Man болон Dune 3 дээр ажиллаж байсан. Дээрээс нь Холливуудын том ажил хаялт болж зураг авалт удаан хугацаанд зогссон. Анги Рүүгийн тайлбараар эхэлдэг. Ахлах сургуулаа төгснөөс хойш юу болсон талаар ярьж эхэлнэ. Товчхондоо бараг бүх хүнд муу зүйл тохиолдсон. Хамгийн сайн амьдарч байгаа хүмүүс хүртэл тийм ч сайн биш байна. Одоогийн байдлаар Casey хамгийн баян болох магадaltaй бөгөөд учир нь тэр OnlyFans хийж эхлэх гэж байгаа. Үнийг хэлэхэд хүмүүс тэндээс үнэхээр их мөнгө олдог. Гэхдээ тэр мөнгөө дараа нь хэрэг болох бүх сэтгэл зүйн эмчилгээний зардлаа төлөөд дараа нь амиа хорлох болтоо. Рүү Мексик Америкийн хил дээр машина гаргахын тулд нэг хүнд мөнгө өгч налуу зам хэлэгдэг. Гэвч машина нь яг тэг дунд нь тэгэлчихнэ. Өөр наашаачгүй цаашаачгүй. Зохиолын цувралын бүтээгч Sam Levinson-ы хэлснээр энэ үзэгдэл Рүүгийн амьдралыг бэлэгдэж байгаа аж. Тэр үргэлжил унах уу, босох уу гэдэг зааг дээр явж байдаг шүү дээ. Тэгээд Рүү машинаас буугаад цаашаа алхаж эхэлнэ. Олон хүн машиныг хилийн дээр орхиод явсан эсхийг үнэхээр инээдтэй гэж үздэг бөгөөд бүр шуу ирээд машиныг тэнцвэржүүлчихдэг. Ингээд Рүү алхаж эхлэхэд гарчгийн хэсэг эхэлдэг. Энэ нь яг л хуучны вестерн кинонуудыг санагдуулам гэмээр. Дараа нь Рүү шинэ бараатайгаа Texas ирдэг. Тэгээд нэг амбаар тухайн алдаад унтчихдаг. Аргагүй л те өдөржингөө наранд явцсан юм чи. Бүглөө болж жаахан охин сэрэхэд Рүү болон охин хоёр хоёулаа үүнийг маш хэвийн зүйл мэт хүлээж явдаг. Танихгүй хүрээд хашаанд нь унтж явахад те охин түнд сүү өгнөө. Рүү тэр сүг амьдралдаа уусан хамгийн сайхан сүүч гэж хэлдэг. Учир нь тэр маш их өлсөд сангаж байсан. Мөн дэлгүүрэн биш, шууд үнэний сүү. Энэ гэр бүлтэй уулзсан эсхийг Рүүгийн одоогийн амьдралтай эсрэгцүүлж үзүүлдэг. Тэдний амьдрал тайван, дулаан, шашинлаг. Рүүгийн амьдрал бол эсэргээрээ сүрлэлтэй. Тэр тэндээс зүхтаамаар санагдсан боловч гэхдээ тэр өөрийгөө Рүүби нэртэй сурвалжлагч гэж худлаа ярьчихдаг. Өөр Мексикийн талаар нийтлэл бичиж байгаа ч гэж хэлчихдэг. Мэдээж энэ бүгд худлаа шүү дээ. Гэхдээ өлсөн болохоор үнгүү хол идэхин тулд ширээнд суучихдаг. Явахдаа нийтлэлээ хэвлэгдэхээр явуулнаа ч гэж амладаг. Мэдээж тэр нийтлэл эзэж байхгүй л дээ. Харин улирлын төгсгөлд үнэхээр нэг бичээд явуулж магадгүй шүү манай Рүү. Тэр сайхан сэтгэлтэй гэр бүлийн хамгийн том охин болох Daisy Рүүг автобусны буудалд хүргэж өгөхөөр болдог. Тинхүү хүргэж өгөх хэсэг нь Рүүгийн хүүхэд насны дурсамжийг санагдуулдаг. Өчигдөр замдаа Daisy илүү сонирхолтой амьдрал хүсдэг гэж хэлдэг. Харин Рүү эсрэгээрээ тайван амьдрал хүсэж байгаа. Daisy Рүүг хавар буцаад ирээрэй ч гэж үрдэг. Магадгүй Рүү үнэхээр буцаж очих бах. Учир нь Рүү энэ гэр бүлийн талаар анги дуустал хэдэн удаа дурддаг. Тиймээс энэхүү бонд цааш үргэлжилж магадгүй. Эцэст нь явсаар Back to Cali, Californiад очдог. Тэрээр Лориг их эмэгтэй шинэ байшинд очноо. Рүү шууд л машин алдсан тухай уучлалт гуйж эхэлдэг. Гэтэл Лори тэр машины үнийг хүртэл өрөн дээр нэмчихнэ. Өнгөрсөн хойноо нэг $5,000-оос ч бага үнэтэй харагдчихсан машин шүү дээ. Ингээд анги эхлээд 15 минут орчим өнгөрсний дараа л үнэндээ юу болоод байгааг бид ойлгож эхэлнэ. Ахлах сургуулиас хойш Рүү тамхины дэлгүүрт ажиллаж байхдаа Лоритой дахин холбогдчихжээ. Миний бодлоор 2 дугаар улирал дээр чемдан болон эмтэй холбоотой болсон асуудлын дараа Рүү Лорид маш их өртөө болсон.
Санаж байгаагаар Рүүгийн ээж болон Жулис хоёр Лоригийн $10,000 харт тамхиг жорлонд урсчихдаг баха. Угаасаа би 1-2 дугаар улиралд нь дургуул дээ. Гэхдээ л үзсэн. Гэхдээ дахиж үзмээргүй нөө. Мэдээж ихэндээ $10,000 байсан өрн сар бүрийн 20% хүүтэй явсаар одоо $43 сая хүрчихсэн байна. Гэхдээ Лори сайн хүн болж жүжиглээд ердөө 100,000-ыг л төлчихөд болно гэж хэлдэг. Facebook-өөс Рүүг олно. 43 million. Тиймээс Рүүд өөр сонголт үлдээгүй. Тэр өрөөдлөхийн тулд хар тамхи зөөдөг хүн буюу drug mule болдог. Мексик болон Америк хоёрын хооронд хар тамхи зөөдөг арга нь бүр аимшигтай. Хар тамхиг латексэнд боож залгаад дараа нь биеэсээ гаргаж авдаг байна. Тэрээр бүр жели ашиглаж байгаад ч оролцдог. Эхний хэд удаад их хэцүү байсан. Тиймээс дараа нь Фейг хамт оруулсан. Өмнөх улиралд Фэцкогийн гэрт нэгжлэг орж Аштрей нас барсны дараа Фейг анх удаага харж байгаа нь л дээ. Үүний дараа Лори өөрийн үеэл Харли болон түүний хүү Вэйнтэй хамтран ажиллаж эхэлжээ. Тэд бүгд маш ойр холбоотой бүлэг бөгөөд 2 жилийн хугацаанд руу 10 гаруй удаа ийм тээвэр хийсэн байна. Ийм аргаар хар тамхи зөөхөн маш аюултай бөгөөд хэрв доторх хуу тагарвал шууд хэтрүүлэн хэрэглэлтээс болж үхэж болно. Мөн маш эрсдэлтэй, нохоо болон кайлаас бүрэн нуугдаж чаддаг арга ч биш. Ингээд ходоодороо дүүрэн юм залгсан хүмүүс чинь гаргахын тулд туулга ашиглана. Ингэх бүрдэл өмдөндөө баах шахдаг. Фэй бол бүр үнэхээр өмдөндөө баачдаг. Өмдөндөө багаад өөрөө мэдхгүй явж байхад нь бүр нохоо ирээд долооноо үнэхээр амар хэсэг. Хэдий жигшүүртэйж үнэхээр бодит амьдрал дээр ийм зүйл байдаг. Эфирио байнга л ийм зүйл шүмжилдэг шүү дээ. Харин рүү энэ ажлаа хийх үедээ Лос Анжелест Uber-ийн жолооч хийдэг. Batman, Robin, Wonder Woman нарыг Холливуудын гудамжинд хүргэж өгдөг хэсэгч гардаг. Энэ нь бодит амьдрал дээр Hollywood Boulevards дээр байдаг дүр хувиргагч хүмүүсийг шоолж байгаа хэрэг л дээ. Тэнд Marvel DC-ийн дүрүүдээр хувцлаад жуулчдтай зураг дарж мөнгө олдог хүмүүс маш олон байдаг. Энийг ч бас Euphoria шүүмжлээд дамжиж байгаа юм л. Рүү дараа нь бага насны найз Lexi дээр очноо. Рүү Jiag коллежд байгаа гэж худлаа хэлнэ. Тэгээд тэд үргэлжлүүлэн Фэцкогийн талаар ярьж эхэлнэ. Хөө ярьж байхад Фэцко 30 жилийн ял авсан нь батлагддаг. Жүжигчин Angus Cloud 2023 онд нас барсан учраас дүрийг нь шоронд байгаа байдлаар үлдээж л дээ. Lexi одоо LA Knights гэдэг сериал дээр туслах ажилтан хийдэг. Тэрээр хэлэхдээ Uber-ийн жолооч нарыг AI орлох талаар ярьдаг. Энэ нь одоогийн бодит ертөнцийн AI азыг тусгасан хэсгэлтэй. Рүү үргэлжлүүлэн Texas-ын гэр бүлийг аз жаргалтай гэж бодон тэд шашинтай болохоор л гэж хэлдэг. Lexi харин тэднийг бараг л шашны бүлэглэл юм биш үү ч гэж ярьдаг. Гэхдээ тэд зүгээр л маш үнэнч Христийн шашинтнууд байсан. Lexi Мэдигаас Jules Нью-Йоркд Sugar Baby болсон тухай сонссон гэдгээ ч хэлдэг. Гэхдээ Jules энэ ангид бараг гардаггүй. Ингээд өрнөл солигдож дараа нь Casey гарч ирнэ. Casey бол огт өөр замаар явж байд. Тэрээр Америкийн уламжлалт хотын захын амьдралтай болсон ч TikTok-д алдартай болохыг хүсдэг. Тэр бүр нохоо шиг овцлоод контент хийж ч эхэлдэг. Бидний гэрийн үйлчлэгч Жона бүр камер өрж өгнө. Casey нэт хоёр одоо сүү тавьсан бөгөөд бүр хамт амьдрнаа. Нийтэд энэ үйлдэл нь бүр огт таалагддаггүй бөгөөд тэрээр Casey-г бараг янхан шиг айшилж байна гэж буруутгадаг. Нийт хэлэхдээ өөрийгөө бодит амьдрал дээр мөнгө олж ажил хийж байна ч гэж хэлдэг. Харин Casey-г зөвхөн дүр эсгэж тоглож байна гэж доромжилдог. Нийт одоо аавынхаа бизнесийг удирдах байгаа. Гэхдээ өмнөд Калифорниад бизнес явуулах маш амаргүй. Үүн дээр нэмээд Casey маш том хурим хийх гэж зүтгэж байгаа нь маш том асуудал үүсгэдэг. Casey дараа нь хэлэхдээ OnlyFans эхлүүлж мөнгө олохыг хүсдэг. Мөн порно хийхгүй болохоор асуудалгүй ч гэж боддог. Гэхдээ Nate яаж хүлээж авах нь тодорхойгүй. Бүрэн солигдож Maddy-одоо инфлюенсер болон жүжигчдийн менежмент хийдэг болсон. Тэрээр Dylan Reed гэдэг жүжигчнийг төлөөлдөг. Dylan Reed нь LA Knights гэдэг шоуны од бөгөөд Lexi үнд нь туслахаар ажилладаг нь маш сонирхолтой. Эдийг гаднаас нь харахад гоё ажилтай ч үнэндээ мөнгөний асуудалтай хэвээр. Рүү дахин айлтай уулзнаа. Тэр 12 алхамд хөтөлбөрийн 3 дахь шат дээр гацсан гэж хэлдэг. Мөн би амьдралаа яаж бурханд даадах юм бэ ч гэж асууна. Рүү бурхан оршин тогтнодог гэдэгтээ үргэлж тэмцэж ирсэн ч одоо итгэл үнэмшилтэй хүмүүсийг хараад атаархах болсон байна. Хамгийн том шалтгаан нь Мексикт таарсан шашинлаг гэр бүлэлтэй. Би л тэгж бодож байгаа юм л. Али түүнд маш энгийн зүйл л гэж хэлнэ. Чи итгэн эсвэл итгэхгүй. Өөр зүйл юу ч байхгүй. Рүү үнийг маш ноцтой хүлээж авч Библийн үг бүрийг үнэн гэж хэлдэг. Түүнд сонсох цаг хангалттай бий. Тэрээр Uber хийж байхдаа Genesis номоос эхлээд Библийг аудио хэлбэрээр сонсож эхэлдэг. Ингээд сонсож байхад рүү Лоригоос дахин ажил дуудагдана. Алама Браун гэдэг том худалдаа авагчид бараа хөргөж өгөх ёстой болдог. Рүү тэрхүү том харшид очиод визаас хөрөө асууж дээш гарнаа.
Гэтэл дотор нь маш олон үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд үдшилэг хийж байгааг хараад тэдэнтэй нийлж бүжиглэж эхэлдэг. Гэвч энэ нь маш буруу алхам байв. Өнөг Аламочин рүүг дуудаад рүүг хүндэтгэлгүй байна гэж цагнана. Чи зүгээр л орж ирчгээд миний өгцтэй бүжиглээд байна гэж шүүмжилдэг. Гэхдээ удалгүй тэд хоорондоо гайгүй ойлголцож эхэлнэ. Алам айлхтэй эмэгтэйчүүдээр мөнгө олдог бизнес эрхэлтэй гэж хэлдэг. Тэр Калифорниад хамгийн бохир 5 стрип клубын эзэн ажээ. Үүнийг сонсроо тэр дөрөөл ажилд ормоор байна гэж хэлдэг. Рүү хэлэхдээ бүр хоёулаа уулзсан нь бурхан бараг л зүгэнсэн байлгүй дээ ч гэж ах шиг. Аламо ерөнхийдөө зөвшөөрөх хандлагатай байдаг. Гэхдээ түүний баруунгаар Бишоп энэ санаанд мэдээж дургүй. Учир нь Рүү ч одоо Лоригийн хүн шүү дээ. Өрн солигдож тэр шөнө Кэси OnlyFans-ийн талаар Нейтэд дахин ярина. Нейт шууд л порно гэж ойлгоод эсэргүүцдэг. Түүний бодлоор Кэсиг бие хөдөлгөх гэж байна л гэж боддог. Гэвч Кэси бууж өгөхгүй. Учир нь Нейт Кэсээр хормын цэцгэнд $50,000 зарцуулах талаар маргалдаж эхэлдэг. Зөвхөн хормын цэцгэнд ч те $50,000 ч одоо юу юм? Монгол мөнгөөр 200 сая төгрөг юм уу хайш. Нейтийн бизнес олигтой явахгүй. Мөнгөний асуудалтай байгаа учраас Кэси OnlyFans-ийг санал гаргана. Кэси гэхдээ би ядуу харагдаж байгаа хурим химээргүй байна ч гэж хэлдэг. Ингээд эцэст нь Нейт зөвшөрнө. Гэхдээ Нейт хэлэхдээ нүүр болон цээж хамтд нь харуулж болохгүй шүү гэж хэлдэг. Энэ оронд Аламогийн ажилуулдаг охтуудын нэг болох Тийш хэтрүүлэн хэрэглэлтээс болж нас урдаг. Тэд шинжлээд Рүүгийн авчирсан хар тамхи фентанилээр хойлолцсон байсан нь тогтоогдно. Аламоч тэр дөрөө Рүүг барьж яваад юу болоод байгааг асуудаг. Мэдээж Рүү өөрийгөө өмгөлж эхэлнэ. Тэрээр өөрийн нөхцөл байдлаа тайлбарлаж Аламод туслахыг хүсэж байгаагаа ч хэлдэг. Яг тэр үед нь Аламо түүний бурханд итгэх итгэлийг шалгахаар шийддэг. Аламо түүнтэй Вильям Теллийн алин буудах тоглоом тоглоно. Вильям Теллийн алин буудах тоглоомыг одоо мэдэх байлгүй дээ. Тэрээр Рүүг гадаа аваачиж толгой дээр нь ногоо алим тавина. Дараа нь буугаар будна. Аз улцсан алимд тусаж Рүү амьд үлддэг. Рүү инээн гүнзгий амьсгаа авснаар 1-р анги маань дуусдаг. Ахлах сургуулийн асуудлуудаас олцсон Euphoria одоо Рүүгийн өмнөх бүх үйлдэлийн үр дагаврыг харуулж эхэлж байна. За дүгнэлт хэлэхэд Рүүг хар тамхи зөөдөг хүн болгож албадсан байгаа. Энэ нь Лоригийн чемдантай холбоотой өмнөх асуудлын үр дагаврыг бодвол утгатай санагдаж байна. Гэхдээ Рүү удахгүй маш муу төгсгөлтэй тулгарх нь цаг хугацааны асуудал юм шиг л байна. Одоо хүртэл Аз түүний талд байсан. Ялангуяа хар тамхинаас хол байж чадсан те. Төгсгөлд болсон тэр аюултай нөхцлөөс ч амьд гарсан. Энэ ангид бид Gia, Jules эсвэл Fesco хараагүй шүү дээ. Fesco-гийн хувьд жүжигч нь харамсалтайгаар нас барсан болохоор ерөнхийдөө бол ойлгомжтой л доо. Гэхдээ Maddie ч бас бараг гарсангүй. Лексигийн дүрэл ахлах сургуулийн үеийн төрхтэйг хамгийн ойр хэвээр үлдсэн байна. Харин Нейт Кэси хоёрын харилцаа нь хотын захын гэр бүлийн амьдралын илэглэл шиг л харагдаж байна. Энэ цуврал бол ийм зүйлсийг дандаа л шөмжилдэг. Нэмэнгүүтээ энэ зүйлд шашныг ч шоолох явдал орон за. Энэ ангид Христийн шашин руу чиглэсэн амар олон яжлал байсан. Нэмээд хэлэхэд Нейтийн дүрч өмнөх хоёр улирлын хорон санаа төрхөөсөө нилээн зөөлрсөн байсан. Би лав түүнийг Кэсид ийм амархан буулт хийж бараг дуулууртай мэд харах нь бараг дүрээсээ галцсан мэтэл санагдсан. Манай Нейт ч одоо Мэйдэд байхдаа үнээс ч дор зүйлсийг туулж байсан болохоор Кэсид ийм хурдан бууж өгнө гэдэгт би нэг итгэхгүй байна. Ядаж нэг том маргаан эсвэл сүртэй хэрүүл болох ёстой байсан юм шиг надад санагдсан. Мөн ангийн эхлэл бүр амар сунжирсан бүр зүгээр сунж. Бараг тэр нэг машины хэсэг бараг 10 минут үргэлжилсэн за. Тэгэхээр нэг он сонирхолтой биш. Гэхдээ энэ анги нь бүхэлдээ муу гэсэн үг бол биш л те. Ерөнхийдөө бодоход 1-2 дугаар улиралд би бол ховдоо бол дургүй. 10 жилийн хүүхдүүд одоо яагаад ч байгаа. 3 дугаар улирлын эхлэл бол маш өөр. Арай өөр. Үзэхэд муу биш ч 1-р улирлын гайхалтай төвшөнд бол хүрэхгүй байна л да. Бас нэг тийм дургүй өрнөө үзэгдэд байдаг киноч юм бол яг энэ багхгүй юу. За тэгээд дараагийн анги илүү сонирхолтой болж өгөөсэй. America My Dream энэ хүн ангийн нэр. Амжилтанд хүртлээр хуурамчаар үлдэх. Бодол хэлэх, өөрийгөө хэн нэгэн биш мэд дүр эсгэх, эсвэл бодит байдлаасаа илүү ихийг эзэмшсэн мэд дүр эсгэх. Эдгээр нь энэ ангийн туршид бидний харсан гол сэдэв болно. Rue, Mary, Cassie, Jules, Nate-с эхлээд бүгд л жүжиглэж байв. Энэ ангийн үеэр өөрийнхөө тухай баг зэрэг үннийг хэлсэн цорын ганц хүн бол бүх хүмүүсээс илүү Carl байваа. Mary өмнө нь юу хийж байсан нь огт тодорхойгүй. Гэхдээ энэ анги Mary-гаар эхэлнэ. Mary чемдан дүр хувцастай. Хотод ямар ч хамгаалтгүй мөнгөгүй ирсэн боловч гэхдээ түүнд нэгэн төлөвлөгөө байсан. Түүний төлөвлөгөө
өргөнд авьяас чадрын агентлагийн менежментэд ажилладаг хатагта пенслертэй танилцах явдал байв. Мари мэдээж коллежид сураагүй ч түүний төлөө ажиллахыг хүсдэгэ хэлдэг. Мари шууд л би таны итгэлтэй туслах байж чаднаа гэж хэлээд утсыг нь аван түүний туслах мэт ашигладаг. Энэ нь хатагта пенслерт таалагдсан учраас түүнийг шууд л ажилд авдаг. Гэвч үүний дараа цар тахал тэгдэж эхэлдэг өнөөх л ковид. Мари гэрээсээ ажиллаж байхдаа одоо байгаа амьдрал нь өөрийнх нь хүссэн амьдралыг тэжээхгүй байгааг ойлгож эхэлдэг. Яг тэр үед л Кейтлин гэх нэгэн залуу инфлюенсертэй холбогдож түүний сошиал медиаг өсгөх ажлыг эхлүүлнэ. Эцэст нь тэр хоёр зураг дарж явсаар Кейтлин 1 сая дагагчтай болдог. Ари үүнийг илүү том болгож илүү секси, proactive контент хийхийг санал болгоно. Үнд нь мэдээж хөлний зураг, биеийн сүүд, нүцгэн төрх зэргүүд багтана. Эцэст нь тэр бараг л түүнийг онлайн бизнес болгон удирдах эхэлдэг. Тэр үед бүх зүйл илүү тод нээлттэй болж Кейтлин 4 бичлэг 10 зураг зэрэг контентийг ердөө $20 зарж эхэлдэг. Түүний насан туршидын контент онлайнаар маш хурдан тарж, Маригийн тусламжтайгаар бүрч их алдартай болдог. Түүний авьяасыг шинэ гарч ирж буйод Dylan Reed хүртэл анзаардаг. Мари өмнөх ангидар танилцуулсан энэ залуутай түүнийг уулзуулж Кейтлинийг илүү том од болгох гэж оролцдог. Гэвч харамсалтай нь Маригийн дарга энэ бүхнийг сайн зүйл гэж үзэхгүй. Хэвлэл мэдээлэлээр гарсан сөрөг дүр төрх болон насан туршидын контентын од гих нэр хаяг түнд таалагдаагүй нэлэлтэй. Ари хэлэхдээ энэ нь одоогийн салбарын өөрчлөлт бөгөөд ийм төрлийн хүмүүс л од болж байна гэж тайлбарлахыг оролдоно. Гэсэн ч эцэст нь Мари ажлаа хадгалахын тулд Кейтлинийг орхихоос өөр аргагүй болдог. Тэрээр уучлаарай, би ч юм хэрэгтэй цагийг ч өгч чадахгүй юм шиг байна гэж хэлээд түүнийг явуулдаг. 1 жилийн дараа Кейтлин $700,000 чек үзүүлж байгаа нь харагддаг. Энэ мэдээж Мари таалагдсангүй. Зүүн совиндаа итгэсэн бол энэ бүх мөнгө түүнийх болох байсан нь мэдээж. Яг энэ үед Касси Марид DM бичиж эхэлдэг. Түүнийг санаж байгаагаа хэлээд өдрийн хоолнд урддаг. Тэд ахлах сургуулиас хойш анх удаага ярьж байгаа нь л дээ. Барри Кассигийн Instagram дагагч 4,000-аас бага байгааг хараад өмнө нь Кейтлин дээр хийж байсан шиг түүнийг ч бас төслийн дүр болгож ашиглах цаг болсон байж магадгүй гэж бодож эхэлдэг. Өрн солигдож буцаад Рүү дээр ирнэ. Рүү өмнө нь хизээж хийж байгаагүй зүйлээ хийж байгааг нь бид олж хардаг. Энэ нь түүний хувьд эргэж буцах боломжгүй шугамд авсан мэт мэдрэмж төрүүлдэг. Рүү тийшийн үхэлтэй холбоотой бүх нотлох баримтуудыг устгаж эхэлдэг. Тийш нь фентанилийн хэтрүүлтээс болж нас барсан гэдгийг бид мэднэ. Энэ нь Рүүгийн анх удаа үхлийг нуух гэж оролдож байгаа тохиолдол юм. Рүү тийш нас барсан хэвсийг хүртэл өнгөрүүлж авчаана. Харин тэр үед ямар нэгэн үнэт идэл шиг зүйл шалан дээр унсан ч Рүү анзааралгүй өнгөрнө. Энэ дараагийн ангиудад миний бодлоор ямар нэгэн сэжүүр болж магадгүй. Өмнө нь Рүү олон хэцүү буруу нөхцөл байдалд орж байсан ч хүний үхлийг нуух нь огт өөр төвчний зүйл юм. Хэрвээ тэр ийм зүйл хийж бодвол Аалма түүгээр өөр юу хэлэх вэ? Та бүхэн юу гэж бодож байна? Доор сэтгэл эцэгт үлдээгээрэй. Рүү энэ бүхнээс буцаж гарч чадах болов? Үүнтэй давхцсан Рүүгийн санааг бас нэгэн зүйл санаа зовоно. Энэ нь тийшийн цогцыг тэд нар яг яасан бол Бишоп түүнийг авсан уу эсвэл цогцыг эдлэнгийн ойролцоо болсон уу гэдэг асуулттай тулгардаг. Ямар ч байсан энэ нуух үйл явдал Рүүгийн сэтгэлд энэ үйлрэлийг дуустал дарамт болж үлдэх нь тодорхой. Мөн үүнээс ч илүү ноцтой үр дагавар гарнаа ч гэж харагдаж байна. Энэ 27 Лоригоос холцтой хар тамхины талаар нөхөн төлбөр нэхэж байгаа нь харагдана. Харин түүний үеэл Харли үүнийг арьс өнгөний асуудал болгож мушигнаа. Аалма хэлэхдээ эн чин холцтой хар тамхи байсан. Би нэг хүнээ алдлаа. Тэр хүн чинь бол миний бизнес мөнгө олдог хүн байсан гэж хэлдэг. Харин Лори чийл нөхөн төлбөр яриад байгаа хүн шүү дээ хэмээн зөрчил үүсдэг. Ингээд бид өмнөх үйл явдал руу буцахад Рүү Аалмад хар тамхи хүргэх явцад бүтээгдэхүүнд фентанил холилдсон нь санамсаргүй алдаа байсныг харуулна. Бэй савлах явцдаа жин хэмжүүрийг сайн цэвэрлээгүйгээс болж үлдэгдэл бодис экстаситай холилдож тийш үнийг нь хэрэглэсэн байж таардаг. Нөхөн төлбөрийн хариуд Аалма Лоригоос мөнгө өсөхгүй. Харин эсрэгээрээ Рүү хүсэж байдаг. Гэвч Рүү аль хэдийн Лорид өртөө тул тэр хүнийг мэдээж зөвшөөрөхгүй. Гэсэдэж Аалма тийш болон бүтээгдэхүүний асуудлаас болж тэд Рүүг авч Аалма Лори хоёрын хооронд зөрчил үүсэж эхэлдэг. Манай Рүү ч нэг муу нөхцлөөс нөгөөд нэг аюултай хүнээс нөгөөд орж байгаа нь харагдана. Рүү түр хугацаанд Лоригийн хяналтаас гарсан ч өөр нэгэн төрлийн торонд орж байна л гэсэн үг. Цэвэрлэгээний дараа Аалма Рүүд $300 өгч түүнийг Silver Slipper нэртэй клуб рүү илгээдэг. Тэнд Big Eddie гэх шин дүртэй танилцсанаа. Энэхүү үнэн Аалмад ажилладаг бөгөөд стрип клубыг хариуцдаг хүн. Тэр Рүүд үйлчлүүлэгчдэд юу санал болгодог, клубын дүрм ямар байдаг талаар танилцуулдаг. Рүү анхаарал нь сарнсан байдалтай байхад тэр Angel гэх нэгэн бүжигчнийг олж хардаг. Angel гэдэг нэр нь энэ үйлрэлд Рүүтэй холбоотой шашны өнгө ойстой сэдвтэй маш сайн зохицож байгаа мэтэл санагдана. Гэхдээ манай Angel нэр шигэ биш ээ. Энэхүү стрип клубын бас нэгэн бүжигч. Эфирэгийн маягаар Angel ажиллаа хийж үйлчлүүлэгчээ сэтгэл хангалуун байлгаж байгаа нь харагдана. Харин яг энэ үед нь Рүү Jordan цэвэрлээл өгч идэг. Рүү өдрийн ажлынхаа мөнгийг авч явахдаа бүсгүй
нөхөчүүд тийшийн тухай ярьж түүнийг алга болсон гэж санаа зовниж байгааг сонсно. Рүүд ганцаараа тийшэд яг юу тохиолдсныг мэдэж байгаа хүн шүү дээ. Ажлын дараа Энжел Рүүд хамт цагийг зугаатай өнгөрөх санал тавина. Тэд Рүүгийн машины хойно дотн мөчийг ч өнгөрүүлээд амжина. Яг тэр үед рүү Жюлсийг бодгоо болж чадахгүй тухайгаа ярьдаг. Өрн солигдож хэдэн жилийн өмнөх үе рүү шилжнэ. Рүү хотод амьдардаг байсан Жюлстэй уулзахаар очдог байсан нь харагдана. Гэвч ахлах сургуулаа төгссөний дараа тэдний харилцаа өвнөгшгөө байха болсон. Хүн Рүү дахин мансууруулах бодис хэрглэж эхэлсний дараа амьдрал нь уламд орцсон байжээ. Бид түүнийг ээж рүүгээ залгаж тусламж хүсэж гэртээ харихыг хүсэж байгааг хардаг. Ингэснээр тэр цагаас хойш огт хэрэглээгүй нь худлаа болдог. Буцаад өрнө солигдож хэсэг хугацаа өнгөрсөн бололтой. Учир нь одоо Рүү клубын амьдралд бүрэн өсөж өөрийн үүрэгт ажиллаа сайн мэддэг болсон байдаг. Энэ үеэр бид Испани попод Росалиныг анх удаа харна. Тэр клубд ажилладаг бүжигчтэй нэг юм. Цаашдаа чухал дүр болох л байгаа л да. Гэхдээ нэг хил амиг л явж идэг хүүхнүүд үүдэн штэ. Яг л тийм. Гэхдээ энэ үед нь Аламаа Лори өөрийг нь гахаа гэж дуудсанд одоо ч уртай бэр байгаа. Удалгүй Энжел Аламаагоос тийшд яг юу тохиолдсон талаар шахаж асууж эхэлдэг. Гэтэл Аламаа тийшийг нэг залуутай л алга болсон шүү дээ. Энэнд нь мэдээж итгэхгүй. Энэ хооронд ард нь Рүү Энжелийн тийшд үлдэж буй дууд мессежийг санамсаргүй сонсчихдаг. Энжел хаана байгаад нь санаа зовж байгаагаа хэлээд түүнд хайртай гэдгээ ч илэрхийлнэ. Хожин бид энэ ангид тэд үндэ хамгийн дотны найзууд байсныг нь олж мэддэг. Тийшийн зургийг ч мөн адил авч ийсэн байдаг. Миний бодлоор Аламаа зориуд хүнээр авч хаюулаад ингэснээр Энжел түүнийг мартах болов уу гэж бодсон бах л дөө. Рүү үргэлжил ямар нэгэн боломж хайж явдгийг бид мэднэ. Өнөөх клубын захирал Big Eddie мөнгийг сейвэнд хийж байх үед Рүү харцаа өөр дэш эргүүлэх ёстой байсан ч толин туссан дүрсээр кодыг нь харах гэж байгаа мэтэл харагдана. Нөгөө талд Аламаа Лорид өөрийг нь энэ ертөнцид хэн гаргаж ирснийг сануулгах цаг болсон гэж үзэж байлаа. Энэ улирлын хамгийн гинти мөчүүдийн нэг нь Рүү Меди хоёр ахлах сургуулиас хойш холбоотой хэвээр байсан явдал байв. Тэд ярилцаж байхдаа Рүү амьдралдаа юу болж байгааг 2 жилийн турш Жюлс болон ээжтэйгээ холбоо бариагүй клубт ажиллаж байгаагаа ч хуваалцдаг. Дараа нь Рүү Жюлстэй дахин уулзах хүстэй байгаагаа Марид хэлнэ. Ер нь Рүү Мари хоёрын харилцаа нилээд дотн болсон мэт санагдсан. Харин эсрэг талд Мари Кэситэй уулзахаар болсноо ч мөн адил Рүүд хэлдэг. Мари хэлэхдээ нөгөө том өхтө охин чинь уйлаад уулзмаар байна гэсэн гээд дуурайн тохиж хэлдэг. Рүүж раунд 2 эхэллээ хүүхдүүдээ л гэж хариулдаг. Round 2, baby? Үнийг хэлгээд энэ бүх харилцааны динамик намайг гайхшруулсан. Ахлах сургуулаа төгсөөд Рүү Меди хоёр найзууд болсон гэж би хизээж төсөөлөөгүй. Нейт Кейси хоёрын талаар Рүү хэлж өгсөн тэрний хэсгээс өөр тэд хоорондоо ганцаарчсан үзэгдэл бараг байхгүй шүү дээ. Ямар ч үсэн цаашдаа тэдний хамтарсан үзэгдлүүд маш их гарах байх уу. Тэднийг найзууд болсон гэж бараг хинч таамаглахгүй байсан баха. I miss high school. I don't. Харин Касигийн тухайд гэвэл бид түүний анхаарал халамж бусдын анхаарлыг авах гэсэн цохрол ямар хэмжээнд хүрснийг дахин харна. Тэр гэрийн үйлчлэгчтэйгээ хамт хөршүүд бүгд харж байхад хашаандаа зураг авахулж байлаа. Зарим зурагт нь зайрмаг цээжин дээр нь хайлж байгаа. Заримд нь усан сангаас норсон чигээр гарч ирж байгаа. Бүр заримд нь өнцгөн бейсболын тоглогчийг поз авч байгаа ч харагдана. Энэ бүх зураг нь түүний OnlyFans хуудсанд тавигдах зориулттай. Каси, Мари хоёр Лексигийн алдарт жүжигээс хойш уулзаагүй байсан бөгөөд одоо хуучин хоёр найз дахин уулзах цаг иржээ. Оюулаа л би чамаас илүү сайхан амьдарч байна гэсэн дүр төрхийг харуулахыг хичээдэг. Мари өстэй үнтэй хөрмөмсөн уцаар ярьж байгаа дүр хэсэг орж ирэхэд Каси яг л том алдартныг харсан ахлах сургуулийн сурагчийг ширтнэ. Гээд хоёр найз уулзаж удалгүй яриа Нейт рүү шилжинэ. Каси эхлээд Маригийн зөвшөөрлийг авах ёстой байсан гэдгээ хүлээн зөвшөөрч тэр амьдралынхаа хайрыг олсон ч нөгөө хайраа буюу Мариг алдсан гэж хэлнэ. Яг тэр үед нь Мари Касигийн алмазан бүгжиг ширтэж байлаа. Миний бодлоор яг тэр мөчөд Мари Касигээс өшөө авах талаар бодож эхэлсэн баха. Хэдэн ундагны дараа Каси өөрийнхөө талаар үннээ ярьж эхэлнэ. Бусад хүмүүс түүнийг хэрхэн хардаг, өөрийгөө хэрхэн төсөөлдөг, хэрвээ хүмүүс жинхэнэ Касиг мэддэг байсан бол захим орчинд хамаагүй том хүн болох байсан гэж ирдэг. Яран түүний сошиал хаяг өгөөрдөм нохооны бичлэгүүд өөрийгөө хангалттай дур булаан биш гэж боддог талаар үргэлжлэнэ. Гэхдээ яг өнөөдөр Каси ам алдчихдаг. Маритай уулзах болсон жинхэнэ шалтгаанаа хэлчихнэ. Тэр мэдээж зөвхөн уучлалт гуйх гэж уулзаагүй байж. Каси онлайнаар хинж болж чадна, юу ч болж чадна гэж хэлээд танихгүй хүмүүсээс ирдэг баталгаа, магтаалыг маш их хүсэж байгаагаа хүлээн зөвшөөрнө. Марич түүний контент дээр туслахаар мэдээж зөвшөөрнө. Харин энэ бүх зүйл сайнаар төгсгүй гэдгийг бараг бүгдээрээ мэдж байгаа байлгүй дээ. Өрн солигдож Кал руу шилжнэ. Сүүлийн 5 жилийн хугацаанд Калын амьдрал бидний түүний нэгдүгээр улиралд анхаарч байсан үеэс бүрэн өөрчлөгдсөнийг бид мэднэ. Нэгэн цагт тэр нийгэмдээ нэр хүндтэй, амжилттай, үйл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгч байсан бол одоо мөнгөгүй шахуулж, бэлгийн гаж хандлагатай хүн гэсэн нэр зүүж шоронд орохоос арай их юм мултарсан нэгэн болжээ.
Эцэг хүү хоёрын хооронд сонин шинэ үнэнч харилцаа бий болсон нь мэдрэгдэнэ. Кал өөрийн бэлгийн чиг хандлагатай холбоотой бүлгийнхнээс Касигийн интернет тавьсан зургуудын талаар сонссон гэж хэлдэг. Тэгээд тэр Нейтэд санаа зовон санхүүгийн асуудалтай байгаа эсхийг нь асуудаг. Гэвч Нейт зургууд нь боловсон хит задгаа бишээ гэж тайлбарлаад өөрийгөө санхүүгийн хувьд доктортой байгаа хэмээн итгүүлэхийг оролдоно. Гэхдээ бодит байдал дээр Нейтийн санхүүгийн байдал маш хүнд байгаа нь харагдана. Бүрэн солигдож Нас гэдэг шин дүртэй танилцсан. Нейт өөрийн шин үйл хөдлөх хөрөнгийн төслийг Насын оршуулгын үйлчилгээний бизнестэй хамтран хэрэгжүүлэх санал тавьж байдаг. Гэвч үнэндээ Нейт цаг хожих гэж оролдож байгаа нь илт. Үнэндээ Нейт Насад 550,000 гаруй долларын өртөө тэрийг мартагнуулах гал худлаа үний юм ярьж байгаа нь л дээ. Нас ер нь гаднаасаа ер нь боломжийн хүн шиг л харагддаг. Тэр Нейтэд хандан дахин надад итгэл төрүүлэхийн тулд 7 хоногийн эцэсгэд $100,000 төлөхийг санал болгоно. Тэр нь хараад хахад Нейт, Каси, Мари, Рүү эдгээр бүгдээрээ л хоорондоо төстэй байгааз. Тэд бүгд асуудалтай хэд хүн орчихсон мөртлөө өөрсдийн сул тал айдас дотоод асуудлаа нууж нүүрэндээ инээмсэглэл зүүсэн хിവэр явдаг. Хамгийн гол нь тэдэнд тусламж хэрэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс айдаг нь л байгаа юм л та. Дараа нь бид дахин Кал, Нейт хоёр руу шилжнэ. Тэдний харилцаа өмнөхөөс огт өөр болсон нь харагдана. Одоо тэд Калын өнгөрсөн хугацаанд эрэгтэй эмэгтэй хүмүүстэй байсан харилцааны талаар илэн далангүй ярилцаж чаддаг болжээ. Кал хүүдээ тэдний явж буй зам аюултай гэдгийг анхааруулахыг хичээнэ. Үүний зэрэгцээ Нейт хөршүүдтэй зориулан оройн хоол зохион байгуулж өөрийн хөгжүүлэлтийн төсөлдөө хөрөнгө оруулахыг ятгаж эхэлдэг. Учир нь түүнд Нас төгөх ёстой $100,000 аль болох хурдан босгох хэрэгтэй байгаа юм л та. Товчхондоо энэ хэсэгт Нейт гаднаа бүх зүйл хэвийн мэд харагдуулахыг оролдож байгаа ч үнэндээ санхүүгийн сүрлийн ирмэг дээр ирснийг харуулж байна. Өрн солигдож Paradise Strip Club-д ирнэ. Өнөөх Энжилчин Эди болон Рүү хоёр дуурлаж хоёулаа урд нь тийшд юу тохиолдсныг нууж худлаа ярьж байна гэж мэдэрч байгаагаа илэрхийлдэг. Рүү түүний энэ байдал хэрэг хөвдөж байгааг хараад эцэст нь үннийг хэлдэг. Тийш хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан гэж. Энэ мөчид Рүүгийн нэг хэсэг нь тийшд юу болсон талаар үнэхээр харамсаж байгааг бид хардаг. Мөн энэ нь Энжел юу туулж байгаатай холбоотой. Учир нь Рүү өөрөө өмнө нь олон удаа үхлийн ирмэг дээр очиж байсан. Үннийг хэлэхэд Энжлийн дүрийг бүтээсэн жүжигчний тоглолт надад жаахан асуулт санагдсан. Түүний уурлаж, уйлж байгаа эсгүүд нь нэг тийм үнэмшилтэй биш гэмээр ч юм шиг. Хэлснийгээ дараа Рүү дотроо шаналж эхэлдэг. Үннийг хэлэх ёстой байсан уу? Эсвэл худлаа өргөжлүүлэх ёстой байсан уу? Учир нь Рүү Энжел үннийг сонссны дараа улам хямарч байгааг хардаг. Бид энэ ангид Энжел шууд ямар нэгэн зүйл хийж байгааг харахгүй ч түүний байдал тодорхойгүй, тогтворгүй болж байгааг харж байна. Тэр стрип клуб дээр ухаан алдах, машинтаа унтах, бие нүвдэх их зэрэг олон асуудлуудтай болсон байдаг. За яг энэ үед нь Аламо Энжелтэй холбоотой асуудлаар төвчээр нь барагдаж эхэлнэ. Тэрээр Энжелд хоёр сонголт өгдөг. Сэтгцийн эрүүл мэндийн сэргээн засахад явах, эсвэл бизнесээс асагдах хоёр сонголт. Гэхдээ тэр Энжел төлбөрөө төлж чадахгүй гэдгийг мэддэг тул өөрөө төлөхийг бүр санал болгоно. Харин энэ ятгах үйл явдлыг Рүүгээр хийлгүүлэхээр болдог. Рүү энэ зүйлийг хийснийхээ хариуд ахиж дэвших боломжтой болдог. Рүү ихэнхдээ үүнийг сайн боломж гэж бодож Аламо тимч муу хүн биш байж магадгүй байна гэж төсөөлдөг. Гэвч дараа нь тэр үнэндээ энэ бүх зүйл бизнес гэдгийг ойлгодог. Өөрөөр хэлбэл энэ нь сайн санаа биш ээ. Харин Энжлийг хурдан сэргээж дахин ашиг олох гэсэн зорилготой. Дараа нь Рүү Энжел хоёр маргалдана. Рүү яаж иж байгаад л Энжлийг авч явнаа. Замд явахдаа Энжел Калифорниад алга болдог хүмүүсийн талаар ярьж газар доор ямар нэг муу зүйл татдаг соронз байгаа юм шиг мэдрэмжтэй байгаагаа хэлдэг. Ингээд реабилитацид очиход энэ газар огт найдвартай биш нэлтэй. Хүлээн авах нь хүртэл өөрөө эрүүл биш юм шиг харагдана. Гэсэн ч Рүү Энжлийг бүртгүүлж оруулдаг. За яг энэ хэсгээр гол асуулт үлднэ. Рүүнийг шагнал авахын тулд хийсэн үү? Эсвэл ямар ч эмчилгээ байхгүйгээс дээр гэж бодсон уу? Дараа нь түнд яг л butterfly effect-ийн нөлөө гарч ирнэ. Үндсэндээ Рүү дотроо би Лори дүртөө байгаагүй бол Фэйг энэ хэсэгт татахгүй байсан. Тийш ч мөн адил амьд байх байсан. Энэ жил энэ байдалд орохгүй байсан гэх мэтээр бүх зүйл Рүүгийн шийдвэрүүд рүү буцаж холбогдож байгаа мэт. Рүү дараа нь машиндаа суухад түүнийг хэн нэгэн ажиглаж байгаа мэт хэл тарагданаа. Мэдгүй магадгүй цагдаа нарч байж болно шүү дээ. Өөрнөлөө буцаж солигдож шүн болсон үйлчлэг дээр Нейт бүрэн лоовирчин горимдоо орж хөршүүдтэй бизнесээ итгүүлэх гэж оролдоно. Үүний зэрэгцээ Каси булан цогсоод гэр бүлийн зураг үзүүлж байгаа мэт харагдавч үнэндээ энэ нь OnlyFans-уудын контент байдаг. Тэр өөрийн фанатуудын baby fetish гэх зүйлийг тайлбарлаж байхад хөршин маш эвгүй байдалд орно. Ингэснээр Каси ба Нейтийн харилцаанд дахин хурцтмал байдал үүсэж Нейт түүний утсыг шалгахыг шаардна. Эцэст нь Каси OnlyFans-аа устгаж хариуд нь $20,000 цэцгээ авахар болдог. Ямар шуналтай бич вэ? Ингээд тэд эцэст нь орон дээр байхдаа Нейт би худал гормоггүй нээлттэй харилцаатай байдлыг үнэхээр хүсэж байна.
Миний амьдрал аав ээжээс ахуулаад бүгд л худал хуурмаг ертөнцөөр дүүрэн байсан. Ингэж ярилцаагч тэд хоёулаа өөр өөрийн худал амьдрал дотор амьдарч байгааг бид мэдээж харж байна. Каси дараа нь Маритай дахин найзууд болсон тухайгаа хэлж, Мариг бүр хуримдаа урих гэж байгаагаа чилдэг. За энийг нээч нэг тоохгүй дээ. Харин эсрэг талд Лоригийн гэрт Вейн, Фэй хоёр ирэмийн ажил хийж байхад үнэн дээр Вейн бол Фэйд үнэхээр хайртай. Энэ үйл явдал бидэнд хан болон түүний шивэсийг ажиглахад тэдний гэр бүлийн үзэл бодол өнгө аясын талаар илэрхийлнэ. Нацист болон арьс өнгөөр ялгуурлагчид. Миний бодлоор л доо. Энэ зуур доод давхарт гажиргалтай бараг инээдтэй боловч хурцтмал үйл явдал өрнөнө. Өнөөх Аламачин гахаа гэж доромжлуулсныхаа өшиг авч гэрт нь жинхнээсээ гахаа үлдээчихсэн байдаг. Тэд мэдээж гахаа гаргаж чадна. Энэ нь нэхэндээ зүгээр тоглоом шиг харагдахч хоёр талын ноцтой зөрчлийн эхлэл болж магадгүй гэж би бодож байна л та. Ингээд эцэст нь өрнөл шилжиж Жүүлс гэртээ ирэхэд Рүү түүнийг хүлээж байна. Хоёрын хооронд хуучин мэдрэмжүүд дахин сэргэнэ. Жүүлс шинэ тансаг амьдралтай болсон ч энэ нь ямар үнээр ирсэн нь тодорхойгүй. Рүү өөрийн амьдрал Калифорниа собор байдал өнгөрсөн дурсамжуудын талаар ярьж амьдралыг шууд бус байдлаар ойлгож байгаагаа илэрхийлнэ. Эцэст нь Жүүлс түүнийг шүршүрдөрж Рүү шууд л зөвшөөрнө. Хүлээж байсан уу гэлтэй. Ингэснээр Рүү дахин нэг удаа бодит байдлаас зүгтах боломжтой болж байгаа юм шиг. Яг л өмнөх хоёр сизон шиг. За ингээ 2 дугаар ангиманд дуусч байна. Үнийг хэлэхэд эдгээр хүмүүсийг харах нь удаанаар өөрсдийгөө алж байна. Бүгд л жүжиглж бүгд л хуурч байна шүү дээ. Тэд бүгд л өөрсдийнхөө бодолтой ганцаараа үлдэхээс айж байгаа хүмүүс шиг л байна. Рүү өөрийгөө эдгэрч байгаа мэт дүрсгэж байгаа ч дотроо жинхэнэ байдлаа нууж байна. Жүүлс доктортой мэт харагдах гэж хичээж байна. Нейт харин хяналтаа барьж байгаа мэт дүр үзүүлж байгаа ч түүний ертөнц үнэндээ үнэхээр норж байгаа. Тэд бүгд л өөрсдөө би амжилтанд хүрсэн гэж бусдад итгүүлэхийг хичээж байна шүү дээ. Гэхдээ бодит байдал нь тэс өөр. Ерөнхийдөө энэ бол дахиад л нэг сайн анги байсан. Одоогоор надад Рүүгийн төв хамгийн сонирхолтой санагдаж байна. Чин тэр тийштэй холбоотой үйлдэлээсээ болоод эргэж буцах боломжгүй шугам давсан юм шиг л санагдаж байна. Лоритой харилцаанд нь мөн Алама, Энжел, Эди зэрэг хүмүүсийн оролцоотойгоор ямар үр дагавар төрөх нь үнэхээр сонирхолтой. Хари, Каси, Нейт нарын дараамжуулс энэ ангид дахин эхэллээ. Лекси энэ ангид бараг гараагүй ч Жүүлсийн эргэн ирэлт маш сонирхолтой байна. Тэр яаж ийм өндөр зэрэг төрсөн гэдэг нь маш сонио. За ингээд миний 3 дугаар улирлын 1-2 дугаар ангийн кино тайлбар маань дуслаа. Хэрвээ энэ бичлэгийг төгсгөл хүртэл үзсэн бол та бүхэнд баярлалаа. Мөн лайк дарж дэмжээрэй. Лайк дарснаар энэ бичлэг шинэ үзэгчдэд хүрдэг. Санал бодлоо комент хэсэгт үлдээж мэддэг хүмүүстэй ч мөн адил энэ бичлэгийг хуваалцаарай. Мөн энэхүү сувагт маань subscribe хийхийг бодоорой доо. За тэгээ та бүхэн гайхалтай шүү. Дараагийн ангаар уулзлаа. Түр бай бай.